Үзэгч та бүхнийхээ энэ цаг мөчийн амгалан айлтгахыг өрг хилцүүлгийн шинэ дугаар эхлэж байна. За бид өнөөдөр оюу толгойг тойрсон асуудлууд сэдвээр хилцүүлэг өрнүүлэхээр зочид өрсөн байна. За зочдоо танилцуулъя. Миний зүүн гар талаас оюу толгойн тузын гишүүн Баясгалан, улсын хурлын гишүүн Батнайрамл, улсын хурлын гишүүн Мөнх Тулга нар өнөөдрийн хилцүүлэгт орохоор ирсэн байна. Цаг гаргасан явдал баярлалаа. За та гурвыг цайгаар дайлах юм зэсаяг бэлтлээ штэ. Оюутлахын зэсээ ингээд ийм болгочих юмсан та тий. Зяма цаав зэсаягнаас цаав. Оюутлахын зэсайлуулах үйлдвэртэй болчвол тэгээд ядаж хүдрээ дараагийн шатнд гаргана гэсэн үг үстэй тий. За цаав. Зэсайлуулах үйлдвэртэй болчвол манайх катодын зэс үйлдвэрлэх боломжтой болно. Тэгээд дээрээс нь цааш нь хайлуулсны дараа цэвэрлжүүлээд алтаа бас гаргаад Монгол банкнда тушаах боломжтой болно. Та 10 сая төгрөг хүртэлх хэрэглээний зээлээ NetPay аппликейшнаар шийдвүлээрэй. NetPay-д боломж бий. Оюутлахын зэсээ ингээд ийм болгочих юмсан та тий. Дубайн гэрээг яг албан байдлаар цаасан дээр цуцалсан уу? Дубайн гэрээ мөн хавсралтаар батлагдсан менежментийн гэрээ Rio Tinto компани Дубайн гэрээ цуцлагдсан болохоос хавсралтаар батлагдсан менежментийн гэрээг бол хүчин төгөлдөр гэж үздэг гэж засгийн газраас хэрэгжилтийн тайлан авч усыг хүрэлтэд бид нэр хилэлцэж Дубайн гэрээ үнэхээр цуцлагдаад хэрэгжиж байгаа үгүй юу гэдэг нь бүрэн хариулах боломжтой. Засгийн аудитын газраас хийсэн гүйцэтгэлийн тайлан нууцлын тамгатаагаар өгсөн байлээ. Та тэрнтэй танилцсан уу? Буруу өгөхөөсөө илүүтэйгээр ямар ч компани шиг төлөвлөдөг. Менежментийн төлбөртэй холбоотой энэ маргааныг шийдэхийн тулд заавал хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх ёстой юу? менежментийн төлбөрөөс гадуурх төлбөрүүд бол тууд дээр дандаа давуу эрхийн шийдвэрээр буюу Rio Tinto компани бие даан шийдэж явсаар хэлсэн. 2024 онд оюутлахаа компани менежментийн төлбөрт хэдэн төгрөг төлсөн бэ? Rio Tinto компани 120 сая долларын менежментийн төлбөр төлсөн. Менежментийн төлбөрөөс гадна бас нөгөө ажил үйлчилгээ үзүүлсэн гэж төлбөр авдаг. Түүнд бол 1.8-аас 20 сая доллар 2024 онд бол төлөгдсөн байна. Ямар алхам хийх вэ гэдэг нь чухал юм. Тэгэхээр одоо засгийн газар шийдвэр гаргах хэрэгтэй. Гэхдээ энэ арбитрийн маргаанд хэрвээ ялагдвал маргааны дундын дансанд байршуулсан 1.3 их 80 төгрөгийг нийт иргэн бүрт 300 мянган төгрөг хэлбэрээр тараагаад өгчихсөн байна. Хэрвээ нөгөө тал те одоо хариу үйлдэл үзүүлж байгаа бол те ялах магадaltaй л гэж би харж. Нидерландд те толгой компани руугаа мөнгө шилжүүлэхдээ одоо тухайн татварыг бүрэн суудгаж аваагүй. Сингапурт оюутлах компани бас нэг компани үүсгэн байгуулсан гэсэн үг. Оюу толгоон яг толгой дээр байсан оюу толгой Нидерланд BVI гэдэг компанийн дансан дээр байгаа бүх төр тайлан тэнцлийг Сингапурынхаа охин компани руу бүгдийг шилжүүлсэн. Хөрөнгө оруулалтын гэрээг авилгалын хэлбэрээр байгуулагдсан бол цуслагдах үндслэлтэй. Сүү Батул сайдын асуудлыг ярьж байна те. Ямар ч хэрэггүй гэрээ байгаад байхад энэ доторх зүйл залтыг ярьж байгаа. Тэгээ бүтэн жил өнгөрлөө өөрчлөё гэсэн манлайл хийв. Нийт үр зээлийн хэдэн хувь нь харилцан хамаарал бүхий компаниас авсан бэ гэх. Тэгэхээр борлуулалтаа тав нугалсан хэмжээний үр зээлтэй байна гэдэг бол ямар ч санхүүгийн боломжгүй асуудал. Тэднэрт хөтлөгдөөл нөгөө гэрээний жижиг зүйл залтууд руу ороод. Тэгэхээр 2025 онд оюутлах компани 4.2 тэрбум долларын борлуулалт хийгээд анх удаага оюутлах компани 90 мөнгө өнгөлөөтэй болно. Хичнээн ашигтай ажиллаад 90 мөнгө өнгөлөөтэй байгаа ч гэсэн 2025 онд оюутлах компани аж ахуйн орлогын албан татвар төлөхгүй. Ашигтай гарсан ч ашигын татвар төлөхгүй юм. Энэ онд төлөхгүйгээр барахуу дараагийн 10 жилд энэ компани орлогын албан татвар төлөх. Тэгэхээр цаашаа хичнээн борлуулалтын орлого өсөө явсан ч гэсэн өссөн чигээрээ Монголд орж ирж байгаа гэдэг буруу ойлгож бас болохгүй. Өнөөдрийнхөө хилцүүлгээр оюутлахын нийт өр болон Монголын талын хүртэх ноогдол ашиг, за менежментийн төлбөр дандаа асуудал дагуулдаг тийм ээ. Татварын маргаан, за мөн одоо шинээр яг одоо шийдлэн тулчаад байгаа үүссэн асуудал болох Онтриголдын талбай маргааны асуудлын талаар өнөөдрийнхөө хилцүүлгээр хэлцэхээр төлөвлөсөн байна. За хамгийн сүүлд оюу толгойн асуудал 2021 онд одоо эд эрчээ авч Дубайн гэрээг цуцалсан гэж Дубайн гэрээг цуцалсан Монголын талд ноогдох өрийг тэгэлсэн гэж энэ засгийн газар маань одоо Баатар улсын бишгээр л тухайн үедээ ойлгуулж ирсэн л та. Тэгэхээр хамгийн ихний асуултыг Дубайн гэрээг яг албан байдлаар цаасан дээр цуцалсан уу? За тэгэхээр Дубайн гэрээ маань 2015 онд байгуулагдаж оюутлахын далдуур хаан бүтээн байгуулалтыг цааш нь одоо санхүүжүүлэлтийн механизмыг бол зохицуулж өгсөн гэрээ байдаг. Буюу гадаадын зээлдүүлэгч нараас нийт 4.6 тэрбум долларын зээл авч
далдуур хаан бүтээн байгуулалтыг эхлүүлсэн байдаг. За Дубайн гэрээгээр бас зохицуулагдсан өөр асуудлууд гэвэл бас тухайн үед сангийн яам болон татврын яамнууд хүлээж аваагүй байсан оюутлогоо компани санхүүгийн тайлангуудыг хүлээж авах. За мөрөд соёлын мэрэгжлийн зөвлөлтөөр зөвлөлөөс хүлээж аваагүй байсан тухайн үеийн тээзүг хүлээж авах гэх мэтчлэн үр дагавруудаа тийм гэрээ хийгдсэн байдаг. За манай засгийн газартай хийсэн хэлэлцээр 2.4 тэрбум мөр тэглэлсэнтэй холбоотой мөн Дубайн гэрээг цуцлсан. Гэхдээ манай талаас бол тухайн гэрээг хүчин төгөлдөр бус нөгөө талаас болохоор тухайн гэрээ ингээд хэрэгжээд дуусгар болсон гэсэн ийм харилцан адилгүй бас ойлголттойгоор тухайн гэрээг бол цуцлсан байгаа. Тэгээд тухайн харилцан ойлголтгүй нөхцлөөс үүсээд өнөөдрийн байдлаар бол одоо гадны зээлдүүлэгчдээс авсан үр зээл бол мэдээж оюутлогоо компани дээр үр зээл хэвээрээ байгаа тий. За Дубайн гэрээ мөн хавцралтаар батлагдсан менежментийн гэрээ бас хоёр талын бас байр суурь хараахан адилгүй те. Rio Tinto компани бол наадах хавсралт гэрээ Дубайн гэрээ цуцлагдсан болохоос хавсралтаар батлагдсан менежментийн гэрээг бол хүчин төгөлдөр гэж үздэй гэд манай Эрдэнэс оюутлогоо бол Эрдэнэс Монголын зүгээс болохоор эн чинь Дубайн гэрээтэй хавсралтаар батлагдсан учраас бас л мөн адил хүчингүй юм аа гэсэн ийм байр сууриас болж бас маргаан үргэлжилж байгаа. Ийм маргаан үргэлжилж байгаа юм байна тий. Харин 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээгээр менежментийн төлбөрт нийтдээ 9 төлбөрийг хамааруулж ойлгодог. Дубайн гэрээгээр нэмэгдээд 7 төлбөр нэмэгдээд нийт одоо 16 төрлийн менежментийн үйлчилгээ авч менежментийн төлбөр төлдгөө гэсэн. Хэрвээ Дубайн гэрээ цуцлагдсан бол үүний одоо 7 нь хэрэгжихгүй нийт 9 гэрээний төлбөрөл төлөх ёстой байдал 16-гаар төлж байгаа гэсэн би мэдээлэл авсан юм л та. За тэгэхээр нөгөө оюу толгой дээр гардаг менежментийн төлбөр маань бас нөгөө нэг харгаахан бид нар яг тодорхой яг ажил үйлчилгээнүүд хийгээ төлбөр төлөөд байна уу гэхээр бас үгүй. Тэ ягаад гэвэл оюу толгой менежментийн төлбөр маань Rio Tinto компани нийт оюу толгой дээр гарсан зардлынхан хуваар тооцоод авчдаг. Одоо тэгэхээр оюу толгой компани нийт үйл ажиллагааны зардлын 6%, далдуур хаан бүтээн байгуулалтын зардлын 3% гэдэг ингээд тооцоод Дубайн гэрээнд бол тусгагдсан байдаг. Тэгээд тэгэхээр яг тухайн гарч байгаа мөнгөн гүйлгээнд одоо хамаарах яг ямар ажил гүйлгээ одоо хийгдээд байна вэ гэсэн задаргаа бол байдаггүй. За түүнээс гадна ингээд 6%, 3% гэж зардлаас зарлал тооцож авахаас гадна Rio Tinto компани менежментийн төлбөрөөс гадна бас дахиад ажил үйлчилгээ явуулаад ингээд харилцан хамгаалалтыг гүйлгээ хийгээд байдаг. За тэгээд яг энэ асуудлыг бол бид нар ингэж давхцсан менежментийн төлбөр те юу ийгээд байгаа нь мэддэхгүй менежментийн төлбөр. За тэгээд дээрэс нь менежментийн төлбөр авч иж дахиж ажил үйлчилгээ гүйцэтгэсэн гэсэн юм төлбөрөөр гараад байна гэдэг асуудлыг бол яг үндэ 18 оноос хойш бол бид нар тууз дэрж болон хувьцаа эзэмшигчдийн хооронд ч бас тавиад явж байгаа. За тэгэхээр 2018 оноос хойш бол харилцан хамгаалалттай этгээдүүдийн хооронд хийж байгаа Rio Tinto компани оюутлогоос авдаг менежментийн төлбөрөөс гадуурх төлбөрүүд бол тууз дээр дандаа давуу эрхийн шийдвэрээр буюу Rio Tinto компани бие даан шийдэж явсаар хэлсэн. Энэ асуудлыг бол цэцлэхгүй бол энэ бол маш маргаан дагуулсан асуудал. За тухайн төлбөрүүдийг бол манай татврын албаныхан татврын хяналт шалгалтын явцад бол актн дээрээ энэ бол үн шилжүүлэх асуудал юм аа Монгол улсын нутаг дэвсгэр дээр одоо олборлож байгаа уургаагаас олсон орлогоо ашгаа бууруулах замаар Монголоос төлөх татвараас цутж гинэ гэсэн ийм дүгнэлт гаргасан ийм маргаантай асуудлууд байгаа. Тэгэхээр яалтчгүй нөгөө арбитр дээр явж байгаа татврын маргаантай урагдана. За тэгээд одоо тэр менежментийн гэрээ хүчин төгөлдөр үгүй юу гэдэг асуудлаар бид нар энэ ондоо багтааж менежментийн гэрээг шинээр хийхдээ одоо Эрдэнэс Монгол компани дээр бол ажлын хэсэг байгуулагдсан явж байгаа. Тэгэхээр энэ асуудлуудыг одоо нэг бүрчлэн ингэж цэгцлэхгүй бол бас л айгүй олон жил маргаан дагуулсан асуудлууд л та. Одоо энэ Баясгалан гишүүн тузын гишүүн учраас бараг магадгүй ингээ хурал болгон дээр энийг ярьсаар байгаа. Их 50 хэлж байна л да. Энэ ноцтой асуудал байгаа. Одоо та хоёрын талаар одоо өмнө жишээ нь сонсч ирсэн үгүй юу? 2021 онд Монгол Улсын засгийн газар иргэдийгээ оюутлогын гэрээ ингээд ирчээ авах үед Дубайн гэрээ цуцлагдсан хүчин төгөлдөр бишээ гэж тайвшруултал одоо хүртэл энэ маргаан яваад байгаа юм байна штэ гэдэг дээр одоо мэдээлэл байсан. Энэ өөрөө ингээд одоо шууд тиймгүйгээд ингээд амархан хариулчих асуудал биш байхгүй. Дотроо одоо маш олон зүйлтэй байгаа байхгүй. Тэгэхээр 2000 тухайн үед бол 2021 оны 12 сарын 31-нд Улсын хурлын 103 дугаар тогтоол батлагдчихсан тийм. Тэгэхээр нэгсэндээ Улсын хурлаас засгийн газар руу энэ 2.3 тэрбум төгрөгийг чиглэх за мөн одоо Дубайн гэрээний талд далдуурхан бүтээн байгуулалтын дээр хүндлэнгийн аудит хийх гэх мэтчлэн одоо заалтуудыг тусгаж орж ирсэн нэгсэндээ засгийн газар руу чиглэл өгч ирсэн. Тэгэхээр одоо энэ Улсын хурлын 103 дугаар тогтоол батлагдсанаас хойш бол даруй 4 жилийн хугацаа өнгөрсөн байна. Тэгэхээр ер нь одоо бид нэр одоо энэ Улсын хурал дээр нэгсэндээ энэ Улсын хурлын 103 дугаар тогтоолын хэрэгжилтийг авч үзэх одоо
зайлшгүй шаардлага одоо нэгсэндээ үүссэн гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ хэрэгжилтийг бас дүгнж үзчихээж яг Дубан гэрээ за түүний бас дагалдах хавсралтууд за энэ нь буцаад Монгол улсын талд бас ямар эрсдэл бас ямар асуудал дагуулж байгаа талаар бид нэр илүү дэлгэрэнгүй одоо тайлагнал сонсох хэрэгтэй. 4 жил өнгөрсөн бай бидний авч үзэх хэрэгтэй зайлшгүй нэг зүйлийн нэг мөн. Та Дубан гэрээ цуцлагдсан гэж үзээд явж байсан уу? Одоо хэрэгжиж байгаа л гэж үзчихсэн үү? Яг гишүүний байр суурь дээр та бол саяхан ерөнхий сайдад асуулга тавьсан шүү дээ. Энэ асуулга дээр нэлээд оюутлахын асуудлуудыг деталь авч үзсэн байсан. Энэ дээр Дубан гэрээг хамааруулсан уу? Яг миний хувьд асуултынхаа хариултыг би дөнгөж сая авлаа. Тэгэхээр дөнгөж уншиж амжсангүй. Яг Дубан гэрээ өөрөө маш комплекстэй. Учраас ер нь тухайн үедээ улс төрийн тохироо ирсэн бэхээр Дубан гэрээг одоо цуцлая гэдэг хоёр талаас тохиролцоо хийгээд 2.3 тэрбумыг тэглэсэн. Гэхдээ үүний үр дагавар үүнтэй холбоотой бас маш олон асуудлууд байгаа учраас энэ дээр засгийн газраас нэгсэндээ бүр нарийн детальчилсан хэрэгжилтийн тайлан авч усыг хүрэлтэд бид нэр хилэлцчихээж Дубан гэрээ үнэхээр цуцлагдаад хэрэгжиж байгаа үгүй юу гэдэг одоо асуултанд бүрэн хариулах боломжтой болно гэж. Одоо тэр хэрэгжилтийн тайлан харахгүйгээр шууд тимгүй гэж хэлгээд дэндүү комплекс, дэндүү олон төрлийн одоо наашаа цаашаа хөдөлж байгаа асуудлууд байна. Саяхан улсын хурлын гишүүдэд оюу толгойн одоо гүйцэтгэлийн аудитын тайлан, үндэсний аудитын газраас хийсэн гүйцэтгэлийн тайлан нууцлын тамгатайгаар өгсөн байлээ. Та тэрнтэй танилцсан уу? Энэ менежментийн төлбөртэй холбоотой мэдээллийг одоо өмнө жишээ авсан уу? Ер нь бол менежментийн төлбөртэй холбоотой асуудлыг зардлын аргаар манай ашигаас бууруулад байна гэдгийг бол янз бүрийн аргаар шүү дээ. Гайлд мэдүүлж байгаа, оруулж ирж байгаа бараа бүтээгдэхүүнийг үнийг өсгөх гэдэг юм уу. Оюутлахад буруу өгөхөөс Rio Tinto-гийн одоо эзэмшиж байгаа талд буруу өгөхөөсөө илүүтэйгээр ямар ч компани ашигын төлөөл байдаг. Бид нар өөрсдөө энэ дэр хяналт тавих нь улсын хурал засгийн газрын үүрэг. Хүн одоо менежментийн зардал Дубан гэрээ гэдгээс гадна дахиад бид нарын хяналт тавих хөстөө оруулж ирж байгаа бараа бүтээгдэхүүн авж байгаа дөрөв тулсын гишүүн баясгалан хэлж чинь дахиад ягаад нэмэлт ажлууд зардал гаргаж аваад байгаа. Тэгээ энэ асуудлууд дээр бүлдөрн дээр бид нар хяналт тавих үүрэгтэй. Тэгээ энэ үүрэг маань одоо хүртэл манай засгийн газар улсын хурлын төвшөнд сайн хэрэгжиж өгөхгүй байгаа учраас бид нар өнөөдөр ингээс сууж байгаа. Одоо улсын хурлын гишүүн болоод бараг 1 жилийн хугацаа болж байна. Энэ хугацаанд хангалттай мэдээлэл авч чадсан уу юм? Одоо аваад явж байна. Тэгэхээр дөнгөж саяхан ирсэн учраас тэр чинь нэлээд зузаан юм байсан. Уншиж амжаагүй л байна. Менежментийн төлбөртэй холбоотой энэ маргааныг шийдэхийн тулд заавал хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх ёстой юу? Өөр одоо зохицуулах боломж бий юу бидэнд? Яг хөрөнгө оруулалтын гэрээн дээр нөгөө нэг суурь залчин болох зардлын 6%-аар тооцно гэсэн бас заалт маань орцсон байдаг болохоор яалтчгүй хувь нийлүүлэгчдийн гэрээ болон хөрөнгө оруулалтын гэрээгээ дахин зөвхөж харах шаардлагатай болно. Гэхдээ түрүүн би хэлсэнчлэн яг одоо манай Эрдэс Монгол Тухайн сайдаар ахлуулсан засгийн газрын ажлын хэсэг болон дэд ажлын хэсгүүд дээр менежментийн гэрээг шинээр одоо хийх ажил маань ажлын даалгаврыг бэлтгээд гадны зөвлөх үйлчилгээ тендер зарлагдсан гэж би сонссон. Тэгээд явж байгаа учраас яг ямар ч тохиолдолд одоо хоёр тал маань харилцан ойлголтод хүрээд те за одоо энэ зарчмаа өөрчлөе гэвэл тухайн гэрээг бол өөрчлөхөд ямар ч асуудалгүй шүү дээ. Зөвхөн гол асуудал нь нөгөө тал одоо Дубан гэрээгээр хамаарч ирсэн юм байна те Дубан гэрээний хавсралтаар. Тэгэхээр харин энэ маргааныг эцлэхийн тулд хөрөнгө оруулалтын гэрээ заавал гард үрэх хэрэгтэй мүү? Наан одоо тэр Дубан гэрээнийхээ шийдлээр зохицуулах боломжтой юм уу? Дубан гэрээг бол одоо манай тал бол хүчин төгөлдөр бус гэж үздэг. Дубан гэрээн хавсралтаар батлагдсан гэрээг бас манайх бас хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа те одоогийн байдлаар. Тэгэхээр яалтчгүй менежментийн гэрээг шинээр хийх шаардлагатай болно. Менежментийн гэрээг шинээр хийхтэй холбоотойгоор Rio Tinto компани бол Эрдэнэс Монгол компани дэд ажлын хэсэгтээ хамтарч ажиллаад хамтарсан шийдэлт хүрье гэд энэ маргаанаа бас таслан зогсоё гэд одоо энэ оны ихээр харилцсан одоо аман хэлбэрээр тохирсон гэх юм уу да тий. Гэтэ гэрээний төсөл бол одоо яг одоогийн байдлаар бол тууз дээрэлсэн бэлэн болсон зүйл бол байхгүй. Гэтэ тууз дээр одоо манай зүгээс л менежмент тавьсан шаардлага бол энэ оны эцэс гэхэд энэ маргаанаа эцэлье. Энэ асуудлаа шийдвэрлэе. Тэгэхгүй бол ингээд жил болгоны эцэст дараа оны төсөв батлах болохоор л менежментийн төлбөр нь харилцан хамааралтай этгээдүүдийн төлбөр гэлийн маргаантай сэдвүүд нь өөрөө бүхэл бүтэн энэ оюу толгой гэдэг компани төсвийг батлахад асуудал үүсгээд ингээд маргаан дагуулад байна. Одоо сүүлийн 5 жилийн хугацаанд оюу толгой компани бүтэн жилийн төсвийг батлахад ихэнх тохиолдолд манай талаас энэ хүлээн зөвшөөрөхгүй асуудлууд байгаа нь
ихэнх нь менежментийн төлбөртэй холбоотой. Ихэнх нь одоо энэ зардал хэтрүүлсэн асуудалтай холбоотой байдаг болохоор энэ асуудлуудаа ер нь цэцлээд явъя гэд хоёр талаас ер нь бол саналаа солилцоод эхэлсэн гэж би ойлгож байгаа. Тэгвэл танаас тоо асууя. Яг өнгөрсөн 2024 онд Rio Tinto-д оюутлогоо компани менежментийн төлбөрт хэдэн төгрөг төлсөн бэ? За яг 24 оны гүйцэтгэлээр бол Rio Tinto компани 120 сая долларын менежментийн төлбөр төлсөн. За түрүү би хэлсэнчлэн менежментийн төлбөрөөс гадна бас нөгөө ажил үйлчилгээ үзүүлсэн гэж төлбөр авдаг. Түүнд бол 1.8-аас 20 сая доллар 2024 онд бол төлөгдсөн байна. За оюун толгойг тойрсон олон асуудлууд байдгийн нэг нь бол татварын маргаан. Одоо ч шийдэгдээгүй Лондонгийн арбитр дээр байгаа. Саяхан Лондонгийн арбитр 4 сарын 22-нд гэдэг чинь баг өнгөрсөн 7 хоногт арбитрийн маргааны нотлох баримтуудыг авсан гэсэн мэдээллийг авсан л та. За татварын маргаанд 4 оны 4 төрлийн акт нийтдээ 1.3 их 80 төгрөгийн маргаан байдаг. Rio Tinto компани зүгээс энэ татварын маргааныг хаяа гэд энэ үнийн дүнтэй дүүцгэж санал тавьсан. Тэгээ үнийг одоо манайх бол хуулиараа хүлээж авах ёсгүй юм билэ. Гэхдээ энэ арбитрийн маргаанд Монгол улс ялах боломж байна уу? Хэрвээ ялагдвал дундын дансан татварын маргааны дундын дансанд байршуулсан 1.3 их 80 төгрөгийг ковидын үеэр Монгол улсын засгийн газар нийт иргэн бүрт 300 мянган төгрөг хэлбэрээр тараагаад өгчихсөн байгаа. Ялагдах юм бол бид нар үнийг төсвөөсөө төлөх болно гэсэн үг. Ялах боломж байна уу? 20 оноос 13 оноос хойш тий 13 оноос хойш нийтдээ 1.3 их 80 төгрөгийн татварын алданг нөхөнд орвол тавьсан тий 3 сарын өмнө юм уу да одоо яг Австралийн одоо Financial Review гэдэг сэтгүүл дээр бол 840 тэрбумыг одоо Rio Tinto-гоос Монголын засгийн газарт санал тавьсан гэж. Тийм нэг дүн зөрөөдөх шүү. Миний хувьд бод авсан мэдээлэлээр 1.3 их 80 долларын төгрөг рүү шилжүүлэхээр 1.3 их 80 төгрөгтөө дүүцэх гэдэг шүүсэн тань мэдээлэл байна. 1.3 төгрөг их 80-аас бол Rio Tinto компани зарим асуудал дээр одоо буулт хийгээд нийт 814 тэрбум төгрөгийн саналыг тавьсан. Үлдсэн дүн буюу одоо нэг 500 тэрбум орчим төгрөгийг бол хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байдлаар 24 оны эцсээр бол оюутлогоо компани санхүүгийн тайланд өмнө нь дандаа авлага гэж бүртгэж байсан 1.3 их 80-ыг тий. Тэр авлагаа яг санал явуулсан дүнгийнхэн дагуу 814 тэрбумын зардал болгож хасаад одоо нөгөө нөөцөөсөө хасаад за тэгээд үлцэх хэсгийг нь бол авлага хийвэр нь үлдээсэн. Тэгэхээр 814 тэрбумыг нэгсэндээ хүлээн зөвшөөрч бусдыг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй нэ гэж хариулсан гэж байна л да. Зүгээр энэ хилцэл талаас нь ингээд аваад үзэх юм бол хэрвээ нөгөө тал тий одоо хариу үйлдэл үзүүлж байгаа бол тий одоо Монголын тал ялах магадaltaй л гэж би харж байгаа тий. За тэгээ ер нь за 3-4 жилийн өмнө юм байна. Би тухайн үед Оксфорд их сургуультай уулуурхаан менежментийн чиглэлээр одоо 7 хоногийн курсын сууж байсан байхгүй. За тэрүүн дээр яг уулуурхаан томоохон компаниудад үндэстэн дамсан корпорац эсрэг одоо хэрхэн татварын маргаан дээр ингээд зөвлөгөө өгдөг дэлхийн нэг алдартай эксперт ирсэн. Тэгээ тэр экспертийн яг 3 улсын жишээ авсны нэг нь тухайн үед намайг Монголоос гэж мэддэг тэр чи одоо 30-40 орны хүүхд сууж байгаа шүү дээ. Тэгэхээр оюу толгойн жишээ гарч ирж илээ. Оюу толгой за тэр дундаа Монголын одоо засгийн газар дээр татварын алба одоо үндэстэн дамсан корпорац дээр татварын маргаа үсээд хэрхэн одоо амжилттай болох жишээн дээр бас гарч ирд юм байл. Тийм учраас би нөгөө Монголын татварын албыг бол яг оюу толгойн ялангуяа ийм үндэстэн том дамсан том корпорац эсрэг бол би сайжилдаг гэж боддог. Хувьдаа дүгнэдэг. Rio Tinto талаас одоо 810 тэрбумын хэрвээ хариу үйлдэл үзүүлж байгаа бол одоо нөгөө талаас ч гэсэн ялах магадлал байна л гэж харж байгаа болов гэж бодож байна. 10 сард арбитрийн тов гарсан байсан. Тийм 10 сар 9 сарын сүүлээр юм байна. Яг нэмж хэлэхэд нөгөө яг одоо 1.3 их 80 одоо татварын маргааны бас дийлэн хэсэг нь одоо түрүүний миний хэлсэн үнэ шилжилтийн асуудлууд байдаг. Буюу одоо Монголд одоо төлөх татвараас цухтаж Монголд одоо санхүүгийн тайландаа бүртгэсэн зарлуудаа их төрлийн өндөр байдлаар тайлгнсан байна гэсэн зөвчлүүд байдаг л та. Тэр нь одоо жишээлбэл манай Монгол улсын засгийн газар Нидерланд гэдэг компанитай давхар татварын гэрээтэй байжгаад давхар татварын гэрээгээ цуцлсны дараа бол оюутлогоо компани Нидерландд бүртгэлтэй толгой компани руугаа мөнгө шилжүүлэхдээ одоо тухайн татварыг бүрэн суудгаж аваагүй. Гэх мэт бас ийм давхар татварын бас маргаанууд бас байдаг. Тийм болохоор энэ асуудлууд нь болохоор нөгөө манай татварын орчны асуудлууд тэгэхээр нэг компанитай ингэж харилцан тохиролцох боломжгүй татварын хуультай өөрчлөлт оруулах асуудлууд болохоор бас улсын хурлын хүрээнд шийдэгдэх болов уу гэсэн үгэлэлттэй байна. Бас үүн дээр нэмээ хэлэхэд яг нөгөө Нидерланд өөрөө Монголд 12 онд ингэ давхар татварын гэрээтэй байсан те. Гэхдээ улсын хурлаар бол тухайн үедээ цуцлж ирсэн бэл.
Гэтэл яг одоогоос бараг жил гаруй өмнө нөгөө Нидерландд толгой компани ингээд байсан бол тэрийг Сингапур руу шилжүүлсэн байлээ л дээ. Тэгэхээр Сингапур улс чинь Монголдо тэгэхээр давхар татварын гэрээнд одоо хүртэл хүчин төгөлдөр ажиллаж байгаа гэсэн үг. Тэгэхээр буцаад яг сая Башиглан гишүүнийг хэлж байгаагаар тэр нэг үнэ шилжилтийн механизмээр татвараас зайлсхийх эрсдэл энэ дээр нэгсэнд үүсэж болцсохгүй байхгүй. Тэгэхээр буцаад тэр гэрээгээ нэлээд яривч оюутлага компани бас нэг компани үүсгэн байгуулсан гэсэн үг. Яг нь Rio Tinto шиг үндэстэн намын корпорацууд бол энэ чинь олон зуун охин компаниуд байгаа шүү дээ. Тэгэхээр яг оюу толгоон яг толгой дээр үсэн оюу толгой Нидерланд BVI гэдэг компанийн дансан дээр байгаа бүх тэр тайлан тэнцлийг Сингапурынхаа охин компани руу бүгдийг шилжүүлсэн гэсэн жилийн өмнө шилжүүлсэн байгаа юм л та. Тэгэхээр энэ нь буцаад Монгол улс Сингапуртай нэг давхар татварын гэрээтэй учраас буцаад энэ дээр тэр үнэ шилжилтийн механизмаар татвараас зайлсхийх эрсдэл үүсч болцсохгүй байхгүй. Тэгэхээр энэ урд нь бид нар Нидерландыг цуцалж чадсан учраас ийм татварын маргааныг үүсгэх эрх биднэрт нэгдэжсэн гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр энэ эрсдэл бол бодиттой. Тийм учраас ер нь ганцхан Rio Tinto хөлтгүй л дээ. Үндэстэн дамсан маш олон компаниуд энэ олон оронд салбарт болохоор энэ үнэ шилжилтийн механизмаар ашиглаж нөгөө татвар төлөх хувиа багасгадаг байхгүй. Тэгэхээр энэ дээр бол илүү тухайн улс өөрөө илүү оновчтой өөртөө ашигтай шийдлээ гаргаад ингээл явах хэрэгтэй юм л та. Та бол хууль тогтоогч. Тэгэхээр нэг компанитай бид ингээд олон жилийн турш татварын маргаантай байгаа. Магадгүй ингээ үн шилжилтээр хүртэл бид нар яг цэвэр авах хэвээр татвараа авч чадчихэв үгүй юу гэдэг ийм асуудал гарч ирж байна. Тэгэхээр нэг компани зориулж тэгвэл татварын хуулиа өөрчлөх шаардлагатай юу? Энэ татварын маргаан дээр яах хэвээр вэ? Би одоо бүр ийм деталь юм ярмааргүй байхгүй юу гэхээр энэ оюутлогын хөрөнгө оруулалтын гэрээ маань өөрөө цуслагдах хэмжээний 2-3 фактууд гараа явсан. Тэгэхээр бид нэр тэр том generally цуслагдах ёстой юмн дээрээс нь улс төрч бид нэр харах болохоос биш тэднэрт хөтлөгдөөл нөгөө гэрээний жижиг зүйл заалтууд руу ороод ингээ яваад байвал бид нэр тэднэрт хөтлөгдөж л тоглож байгаа. Одоо энд ч гэсэн би дараа нь асуувал би танарт харуулахаар зөндөө ноцтой баримтууд байна. Манай оюутлогын энэ хөрөнгө оруулалтын гэрээг нэгт авилгалтай авилгалын хэлбэрээр байгуулагдсан бол цуслагдах үндслэлтэй маш олон фактуудыг гаргаж тавьдаг. Тэр нь бүр Spalding гэдэг нэг компани нэр гараад идэг. За тэгээд Нью-Йоркийн шүүхтэр тэр авилгалаар орж ирсэн байж болцшгүй хөрөнгүүдийг битүүмжилсэн байж байгаа. За хоёрт нь одоо энэ дээр гарч байгаа онтрогийн асуудал. Сүү Батул сайдын асуудлыг ярьж байна те. Нью-Йоркийн шүүхтэн дээр энэ авилгалтай холбогдсон байж магадгүйгээд тэр хөрөнгийг битүүмжилж штэ. Тэгэхээр ийм нөхцлүүдийн улс төрч хүмүүс бол эх орондоо ашигтай ямар шийдвэрүүд гаргах ёстой гэхээр нэгт энэ гэрээг манай Монгол эндээс 34%-ийнхаа ногдол ашигыг одоо хүртэл яг боддоор хүртээгүй л яваад. Зардлын аргаар идэвлээл яваад. Нэгэнт энийг ашиггүй гэрээ болчихжээ гэдгийг одоо монголчууд бүгдрээ мэдж байна. Одоо энэ 126 та парламент энийг л ярьж байна. Тэгвэл энийг бид нэр яаж ашигтай болох вэ гэдгийг л ярих болохоос биш. Энэ доторх байгаа нэг жижиг зүйл заалтыг эн чинь угаасаа өөр ашиггүй биднэрт ямар ч хэрэггүй гэрээ байгаад тахад энэ доторх зүйл заалтыг ярьж байгаа. За тэгвэл таны хувьд гэрээг бүхэлд нь 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх шаардлагатай гэж үзэж байна. Тэгээ бүтэн жил өнгөрлөө өөрчлөё гэсэн манлайл хийв үү? Юунаас эхлэх ёстой юм шиг байна? За тэгэхээр энэ дээр хараа. Одоо таны гишүүн болсноос хойш жил өнгөрлөө гэж үзэж байна. За оюутлогын гэрээний 15-ын 7-гийн 8 дээр. Хөрөнгө оруулалтын гэрээний. Хөрөнгө оруулалтын гэрээний 15-ын 7-гийн 8 дээр ийм заалт байна. Antregold компани эзэмшиж буй 3148 3150 тот хайгуулын тусгай зөвшөөрлийн талаар Ivanhoe Mines Limited компани өнөөгийн эдэлж буй эрхийг гэрээгээр баталгаажуулах эсвэл холбогдох эрхийг хөрөнгө оруулагчид шилжүүлж ийхүү шилжүүлсний дараа засгийн газар уг эрхийн 34%-ийг эзэмшнэ. Улмаар засгийн газар уг хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацаа дуусахаас өмнө ашиглалтын тусгай зөвшөөрөл болгох. Тэгэд ингээ манай засгийн газарт үүрэг өгсөн. За тэгэнгүүт энэ 15-ын 7-гийн 8 чинь манай энэ хөрөнгө оруулалтын хийсэн гэрээний урьдчилсан нөхцөл гэж байна. За урьдчилсан нөхцөл гэдэг нь энэ гэрээ хүчин төгөлдөр байх уу үгүй юу гэдгийг урьдчилсан байдлаар тохиролцож байгаа хэсэг тийм үү. Тэрэн дээр энэ 15-ын 7-гийн 8-ыг биелүүлнэ гэж орцсон байна. Тэгтэл энэ 15-ын 7-гийн 8-ыг
манай засгийн газар биелүүлээгүй. А биелүүлээгүй нь юу гэж нотлогддог вэ гэхээр 2013 оны 3 сарын 1-ний Онтре ХХК-гийн энэ албан бичгээр нотлогдож байгаа. Энэ албан бичиг дээр Таны ярьж байгаа саяын заалт Онтре Голдын асуудалтай холбогдож байна уу? тийм. Та тэгэхээр сайн надаас асуулаа шүү дээ. Оюутлахын хөрөнгө оруулалтын гэрээг хүчингү Болгох баримт юу юм бэ? Баримт юу юм бэ гэхээр би харин сая дөнгөж асуултанд хариуллаа яриа л. Урдсан нөхцөлийг манай засгийн газар биелүүлээгүй. Биелүүлээгүй нь энэ Онтрегийн 13 оны 3 сарын 1-нд өгсөн энэ албан бичгээр нотлогддог. За мөн 13 оны 2 сарын 22-ны ган хуйг сайдын 43 дугаар тушаалаар нотлогддог. Яадаг вэ гэхээр засгийн газар одоо урдсан нөхцөл дээр Онтрегийн амийнхаа майнустай тохирсон тэр 70-80% ирэх вэ шүү дээ, тий. Тэрийг оюу толгойд одоо яг адилхан амийнхаа майнусын нөхцөлийг хүлээж авна гэсэн ийм нөхцөл тавьсан байна. Дээрэс нь энэ лицензийг А лиценз болох үүрэг хүлээсэн байна. Тэгтэл тэр үүргээ биелүүлээгүй ган хуйг сайд эх орон шийдвэр гаргасан байгаа байхгүй. Тэр лицензүүдийг цуцалдсан байдаг. Тэгээ энээс хойш ерөөсөө Танай намын сайдаар. Өөрчлөлт гараагүй. Тэгэхээр бид нэр оюутлахын хөрөнгө оруулалтын гэрээний урьдчилсан нөхцөлийг биелүүлээгүй учраас энэ гэрээ тэр чигээрээ хүчин төгөлдөр бусад тооцогдно. Одоо тэгээд 2009 оноос хойш 15 жил ингээл бид нар явж л шүү дээ. Яваал шүү дээ. Тэгэхээр тэрэн дээр л одоо Тэр ямар алхам хийх вэ гэдэг нь чухал юм. Тэгэхээр одоо засгийн газар шийдвэр гаргах хэрэгтэй. За одоо ер нь бол тий улсын хурал дээр тулчаад орж ирэх гээд тулчаад байгаа бас нэг оюу толгойн нэг асуудал бол Онтре Голдын талбай асуудал. Оюу толгойд одоо 70 талбай Онтре Голдын талбайтай тулчихсан. Тэгэхээр энэ талбай хэмжээг эцлэх за оюу толгойн бүлэг ордод тэр хоёр ордыг оруулах уу? Онтре Голдын жавхлант юу лээ? Шивэт толгой гэсэн энэ хоёр ордыг хамааруулах уу гэдэг асуудал тулчаад байгаа л да. Энэ дээр яг Онтрегийн асуудал энэ бүр 2004 оноос тухайн үед Ivanhoe Mines гэж байгаад 2004 оноос Онтре Gold гэдэг компани нэртэй тань хэлсэн шээ. Энэ хоёр лицензийг бол эзэмшсэн байдаг. За тэгээд тухайн тэр үедээ Ivanhoe Mines-та нэгсэндээ ашиг хуваах гэрээг те байгуулад за бүх тэр ажлыг энэ хайгуул болон бүх ажлыг нь Ivanhoe Mines-ийн Онтре бол зүгээр ашиг хуваах одоо үүрэг хүлээсэн. Хэрвээ Ivanhoe Mines 35 сая доллар хүртэл одоо 35 сая долларыг хайгуулдаа ингэж зарах юм бол тэр ашиг хуваах гэрээ нэг хүчин төгөлдөр болохоор нэг ийм утгатай гэрээ байгуулад ер нь бол 20 жил явсан. Гэхдээ энэ гэрээ нь ер нь бол одоо хүртэл сая одоо 2 сарын хүртэл албачихгүй явжирсан байхгүй. Тэгэл энэ яг тухайн үедээ Онтре энэ гэрээ нь албачихгүй болохоор одоо явсаар гад одоогийн эзэмшигч нэг Rio Tinto-гоо те Канадын Ванкуверт арбитрт шүүгдэхгүй. Тэгэхээр шүүхэн шийдвэр үүсгэсэн бэ гэхээр энэ хоорондын гэрэлцээ гэрээгээ албажуулаа гэдэг үүргийг хоёр компанид өгсөн байна. Тэгэхээр нэгсэндээ Онтрегийн талд гарсан гэсэн үг. За тэгээд энэ нь одоо 5 сарын өмнө. За яг энэ үед одоо Монголын тал нэгсэндээ энэ хоёр талд энэ хоёр стратегийн ордод хамаарах энэ хоёр лиценз дээр оюутлогын бүлэг ордын энэ хоёр том лиценз дээр те хооронд ашиг вах гэрээгээ албажуулаад ингээд явж байгаа Монголын талын одоо сонирхол ашиг нь энэ хоёр лиценз дээр юу ах вэ гэдэг нь одоо хүртэл тодорхойгүй явж ирсэн юм л та. Тэгэхээр энийг хүмүүс оюу толгой Онтре гэдэг яг үнэхээр энийг тусад нь ойлгож авч үзэх хэрэгтэй. Тэгэхээр бид нэр Монгол Улсын засгийн газраас нэгсэндөө одоо тэр одоо стратегийн ордын хүрээнд те ашигт малтамлын тухай хуулиараа үндсэн хуулиараа олгогдсон эрхэм хүрээнд гэсэн стратегийн ордын эзэмшигч тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй бид нар хөрөнгө оруулалтын гэрээ хийдэг те. 2009 онд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ бол тухайн үедээ яг тусгай зөвшөөрөл эзэмшигч Ivanhoe Mines, Turquoise Hill одоо Rio Tinto International гэх компанитай хийсэн. Тэгэхээр Онтре бол энэ хоёр лиценз тэр хоёр ашиг хуваах гэрээтэй боловч энэ Онтре одоо ХХК гээд Канадын хөрөнгөний биржээр бүртгэлтэй шал ондоо компани одоо хүртэл хувьцаа эзэм одоо нөгөө ашиг малтамлын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь баггүй. Тэгэхээр Монгол Улсын засгийн газар бол Онтре ХХК гэдэг тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй л тусдаа гэрээ хийх ёстой гэсэн зарчмыг хэлсэн. Би бол шал өөр байр суурьтай байна. Нотлох баримт ч тэгж хэлээд байгаа. Юу вэ гэхээр одоо бол бид нар одоо энэ Онтрегийн эзэмшиж байгаа энэ хоёр орд биш үү те. Энэ дээр бол Онтретэй яриад байгаа юм байхгүй. Бид нар Монгол улс энийг 100% эзэмших
хуулийн нөхцөл байдал нь бүрдсэн байна. Одоо бид нэр ингээ бусдаар дамжуулаад тэр Ontre гэдэг авах ёстой л гэж үү? үгүй шүү дээ. Би хуулийн юм яриад байгаа. Ontre гэдэг компани 2009 оны 10 сарын 27-нд А лицензтэй болсон гэдэг үггүй юу? Хайгуулын лиценз ашигладаг болгосон. За тэр одоо юу хинтээ Ivanhoe Mines-тэй хийсэн гэрээ чинь бүр өмнөх. Ерөөс ямар ч хайгуул хийгээгүй. Тэнд ор юу байгааг ч мэдэхгүй байсан үедээ шууд 20 80 70 30 гээд тохирсон байхгүй. 516 метрээс доош бол 80 20. Тэрнээс дээш бол 70 30. Зүгээр ингээ Монголын баялагийг цээжинд орсон тоогоороо тохирцсон. Тэр доор юу байгааг ч мэдэхгүй. За ингээд хилцэл хийчээд тэрийгэ дараа нь рёд тулгацсан ба. Рёд зарцсан ба. Тийм ээ? Тэгэхэд ашигт малтмал ингээд шилжихэд чинь хуулийн шаардлагууд байдаг. Ашигт малтмалын лиценз түүний эрх хувьцаа шилжихэд манай Монгол улс хуультай. За тэр хуулийн шаардлагуудыг биелүүлсэн. За биелүүлээг бол тэр шилжиг 2009 оны 10 сарын 6-нд хөрөнгө оруулалтын гэрээ батлагдсан байдаг тийм үү? Тэгтэл энэ компани 10 сарын 27-нд буюу түүнээс хойш ашиглалтын лицензтэй болж байгаа. Тэгтээ буцаад тэр нь 13 онд цуслагдчихж байгаа. 13 онд ашиглалтын лиценз нь цуслагаад буцаагаад хайгуул болчихж байгаа. За хайгуулын лицензтэй бол 3 жил тутамд 3 удаа сунгадаг хуультай. Одоогийн үйлчилж байгаа. Энэ ашиглалт нь 13 оны 2 сар дуусчаад хахад өнөөдрийг хүртэл тэр лицензээ сунгаагүй л гэсэн. Тэгэхээр Ontre-д ямар нэгэн лиценз байгаа гэдэг бол эргэлзээтэй асуудал. Тэгэхээр одоо манай Монголын засгийн газар ямар байр суурьнаас хандах ёстой вэ гэхээр энэ ган хуйг сайдын тушаалыг бариад хууль ашигт малтмалын тухай хуулиа бариад Ontre гэдэг компани хайгуулын лиценз ашиглалтын лиценз байхгүй. Хайгуулын лицензийг хугацаа дууссан байна. Одоо энэ хоёр орд бол Монголын засгийн газрын 100% өмчөө. Монгол улсын иргэдийн 100% өмчөө. Тийм болохоор оюу толгой хаяанд нь тулаад ирдсэн байгаа бол operation cost тийм үү? Олборлолтын зардлаа л бид нартай яар. Ийм байр суурьнаас хандах юм бол бид нар зүгээр цээжнийхээ тоогоор тэнд хайгуул хийгээд нэг ч зардал гаргаагүй доор нь юу ч байгааг мэдэхгүй байх үедээ тохирцсон компанид бид нар хөтлүүлж тоглож болохгүй. Тэр чинь зардал гаргаагүй. Шудраг ёсны зарчмаар бодоод үзсэн ч гэсэн тийм биз. Зүгээр ингээд нэг хайгуулын лиценз координат цаасан дээр бичээл авчдаг. Шүү байна. Одоо жишээлбэл Антрегийн 2 лицензийг бол би бол ашиглалтын лиценз хүчинтэй байгаа гэж ойлгоод байсан. Гэтэл та бол хүчингүй ингээд цуцлсан гэсэн мэдээлэл өгч байна те. Гэтэл одоо оюу толгойн одоо яг ашигт малтмалын вебсайт руу ороод тухайн 2 лицензийг үзвэл юу гэж байдیں۔ Цуцлсан гэж байдیں юм уу? Хүчинтэй гэж байд юм уу? Яг л 15 оноос хойш оюу толгой компани нь өөрөө Антре компани өмнөөс лицензийн төлбөр төлөөд яваад байгаа шүү дээ. Тухайн талбай дээр хайгуул хийгээд байгаа шүү дээ. Тэгвэл тухайн хоёр лиценз хүчингүй юм бол яг тэрийг одоо тухайн тогтоолыг хүчин төгөлдөр болох механизм нь дутуу явцсан юм уу? Би сайн ойлгохгүй байна л да. Харин танихаар 2009 оны үеийн уул уурхай сайдын тушаалыг л яриад байна шүү дээ. Зөвшөөрөөд энэ хараа ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргын үүргийг төр орлон гүйцэтгэгч энэ Чимбатар танаа гэдэг. 13 оны 3 сарын 1-нд төр хугацаагаар төдөлзүүлсэн байна. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн ийм албан бичиг явуулсан байгаа байхгүй. За энэ дээр яасан бэхээр сайдын тушаал дээр одоо энэ чинь нөгөө ашиглалтын нөөц гэж байгаа шүү дээ улсад бүртгэлтэй байна. За тэрийгээ ингээ Ontre компанид өгсөн байдаг байхгүй юу? Өмнөх сайд 2009 оны тэр 10 сарын 27 оног улс манайх улсынхаа өмчөөс хасаад Ontre-д өгсөн байна. Тэрийг буцаагаад ган хуйг сайд лицензийн хүчингүй болгоод буцаагаад манай улсад бүртгэгдсэн байна. Тэгэхээр одоо тэгээд бүртгэлээд авах хэрэгтэй юм уу? Алийг нь бүртгэх хэрэгтэй. Та бас уул уурхайн дэд сайд байсан юм шүү. Тэгэхээр манай одоо тухайн үед ажиллаж исэн дараа нь энэ сайдын тушаалыг биелүүлээгүй. Сайдын тушаалыг уншиж болох уу? За яг уу одоо яг өнөөдрийн жишээлбэл яг ашигт малтмалын газрын засны газрын вебсайт руу орох юм бол яг Ontre дээр байгаа энэ жавхланд шивэд толгойг 2 лиценз бол ашиглалтын. За тэгээд Ontre HHK гэдэг компани дээр гадаадын хөрөнгө оруулалтын компани дээр бол бүртгэлтэй явдаг юм. Тэгэхээр одоо өөрөө эн чинь Канадын хөрөнгийн бирж дээр тэг бараг 400 сая орчим одоо Канада долларын үнэлгээтэй тий одоо компани л одоо бараг 20 жил ингэж явж ирсэн. Тэгэхээр яг Монгол улсын хувьд бол одоо яг энэ нь өөрөө оюу толгойн бүлэг орд дээр хамаарж байгаа лиценз мөн үү?
Тэгээд энэ дээр нэг маргаан байхгүй. Гэхдээ одоо Монгол улсын тал энэ дээр ямар хувь эзэмших үү? Одоо ямар татвар амнат авах уу гэдэг нь одоо хүртэл ойлгомжгүй байгаа гэсэн үг байхгүй. Тусгай зөвшөөрөл эзэмшигч компанитай бид нэр хэлцээ хийх хэрэгтэй гэж. Тийм учраас хөрөнгө оруулалтын гэрээтэй одоо 2009 онд байгуулагдсан одоо жишээлбэл Ivanhoe Mines Rio Tinto одоо байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээг нь уншаад утсан ч гэсэн хамаарахгүй ийм нөхцөлтэй байгаа байхгүй. Тийм учраас нэмэлт хөрөнгө оруулалтын одоо өөр шинэ хөрөнгө оруулалтын гэрээг онтрэ гэдэг тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй л бид нэр хамтдаа хийх хэрэгтэй гэсэн одоо байр суурьтай байна. Тэгэхээр энэ тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр эсэх гэдэг бүр он цагийн хувьд бүр өмнөх асуудлыг мөнгө тулга гişүү ярьж байна те. За энийг бол энэ баримтыг бол ахиж харж үзье сэтгүүлчийн хувьд үргэлжлүүлээд одоо яг энэ 20 80 ч гэдэг юм уу энэ 20% дээрээ 34% эзэмших ёстой юм уу гэд энэ цааш үргэлжлэх маргаан дээр одоо асууя л да. Жишээ нь өчигдөр Rio Tinto компани гүйцэтгэх захирал амар жаргал сэтгүүлч нартай хаалттай уулзалт хийх үеэрээ энэ бол одоо маргаад байх зүйл биш ээ. Тодорхой асуудал. Канадын арбитр дээр Rio Tinto компани, Ontario компанитай арбитрт одоо арбитраар ороод шийдэгдчихсэн 2080 дээр тохирчихсан. Тэгэхээр одоо Монголын засгийн газар тулгаж байгаа Ontario болон Rio Tinto-гийн тулгаж байгаа 20% дээр 34-өөс 51% эзэмших үгүй юу гэдгийг шийдэх ёстой юм а. Бараг энийг их хурлаарч ороод байх асуудал биш юм гэсэн ийм мэдээллийг өгсөн байлээ л дээ. Баясгалан гишүүний хувьд энэ дээр одоо энэ 2080 гэд тогтоогдчиход байгаа энэ хувь ер нь хэр бодиттой гэж үзэж байна. Бид нар хүлээн зөвшөөрөх ёстой юу? За тэгэхээр Ontario компани асуудал бол одоо түрүү ярьсан ч 2004 оноос хойш бол ингээд тодорхой болохгүй явсаар байгаад ингээд 20 хэдэн жил болсон асуудал тийм. 2004 онд бол Ivanhoe Mines гэдэг компани, Ontario гэдэг компанитай тухайн үедээ бол нөөц нь бол тодорхой болцсон байсан. Яг үүндээ Ontario-гийн оролцсон зэрэг 2004 оноос хойш хайгуул хийгээгүй дээ. Тэгээс 23 оноос эхлээд бол тодтогдсон нөөцөө илүү тодорхой болох нэмэлт бол юунууд хийгдэж явж байгаа, өргөмжлөхүүд хийгдэж явж байгаа. Гэхдээ миний ойлгосноор бол 2004 онд Ivanhoe Mines Ontario компанийн хооронд 80 20 30 70 хилцээр хийхэд бол нөөц нь тодорхой. За тэгээд оюутлогоо ашиглалтын лицензээс газар доовор малталт хийх аргаар тухайн лицензийн талбайг олборлох нь ойлгомжтой. Үнэлгээ гарсан болов. За тодорхой хэмжээнд үнэлгээ гарсан болоод одоо 80% дээр тогтсон байгаа шүү дээ. Мэдээж талууд 13 тэрбум доллар гэдэг би тоо сонссон бодтой юу? Биднэрт бол тийм үнэлгээ бол байхгүй тий. Ер нь оюу толгойн нийт бүлэг ордынх нь 30-аас илүү хувь шүү дээ. Тий 30%, 5 ордын 2 юм чинь. Тий. За тэгээд за яг тухайн 80-20-ын асуудал бол яг манай тууз дээр бол одоо сүүлийн 3 жилд энэ 80-20-ын гэрээг батлуулах асуудал манай туузд бол 15 удаа орж ирсэн байдаг. 15 удаа орж ирэх болгонд манай Монголын талын туузын гишүүд бол энэ дээр засгийн газрын чиглэл баримтлах ёстой. За ер нь бол цаашдаа энэ нь Ontario гэдэг компанитай хөрөнгө оруулалтын гэрээг хийх улсын хурлын мэдлийн асуудал учраас нэмэлт чиглэл авахаас наашгүй шийдвэр гаргах боломжгүй гэж хойшлуулсаар одоо сүүлийн 3 жилиг бол ер нь бол үтсэн. За үүн дээр одоо Rio Tinto компанич маань угаасаа туузын хүрээнд шийдэгдэх боломжгүй асуудлыг одоо дахин тууз руу оруулж Монголын талын гишүүдийг одоо ингээд нөгөө шахалтанд оруулж те одоо ажиллаа одоо яг Монгол улсын хууль дүрмийн дагуу ингэж гүйцэтгэхэд ингэж хүндрэл учруулсан байдлаар ингэж дарамт шахалт бол айгүй их үзүүлж ийсэн. Яг үүндээ шийдэхдэггүй ойлгомжтой асуудлыг туузд оруулах шаардлагагүй байхгүй юу? Угаасаа энэ хувьцаа эзэмшигчийн хоорондох асуудал засгийн газартай хилцээр хийх асуудлыг бол тууз руу ингэж оруулж тууз дээр байгаа 3 гишүүдийг ингэж одоо хүнд байдалд оруулах ийм маягаар бол компани засаглал явах нь бол маш буруу гэдэг бид нар сая уманд ч очиж бас энэ талаар бас айгүй их мэдээлэл авсан. За тэгээ яг 80-20-ын асуудал бол бас айгүй сонирхолтой. Яг л одоо дөрвөн Батнайрамдал гишүүний хэлсэн Ontario гэдэг компани маань оюутлогоо болон Rio Tinto компаниг арбитрийн шүүхт өгсөнтэй. За тэр арбитрийн шүүхт өгсөн нэхэмжлэх нь өөрөө их сонирхолтой. Тэр нь болохоор 80-20-ын гэрээгээ батлая гэсэн нэг нэхэмжлэх байгаа. Нөгөө нэхэмжлэх нь болохоор манай хоёр лицензийг оюутлогоо гэдэг компани шилжүүлж аваач гэсэн нэхэмжлэх. Тэгэхээр энэ тэр компани ч өөрөө эзэмшдэг хоёр лиценз оюутлогоо бидрээс аваач гэдэг байгаа нэг айгу сонирхолтой байна зү тэ. Тэгэхээр яагаад тэгээд байгаа вэ гэдгийг бас бид нар айгуус авахж ойлгох хэрэгтэй. За тэгэхээр Ontario гэдэг компани тэр хоёр лицензээ оюутлогын нэрээр шилжүүлэх гэдэг байгаа асуудал нь зүгээр л 2009 онд тэгсэн оюу толгойтой байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд хамаар болгох гэсэн сонирхолтой.
За тэгэж хамааруулах нь яагаад тэдний хувьд чухал вэ гэхээр тэгэж хамааруулснаар хөрөнгө оруулалтын гэрээнд тусгагдсан хөнгөлөлтөд татврын орчин болон тогтворжуулсан татврын орчинг идэлэх тухайн хойролцын зэн талбай орох тийм боломж үүсэх юм. За тэгээд явхаар бол энэ бол яалтчгүй ингээд улсын хурлын бүрийн хэмжээнд шийдэгдэх ёстой асуудал болчиход байгаа байхгүй юу. Тэгэхээр өнөөдөр бид нар ингээд хөрөнгө оруулалтын гэрээ ямар их шүүмжлэлтэй вүлээ, ямар их ашиггүй лээ гэж ярьж байхад тухайн хөрөнгө оруулалтын гэрэн дээр дахиад хойролцын зааваачаад нэмжих бол бидний хувьд маш утгагүй. За тэгээд дээрэс нь бидний ямар ч оролцоогүйгээр гадны арбитрийн шүүхийн 3 шүүгчтэй Монголын баялагийг нэг компаниас нөгөө компани руу шилжүүлэх талаар бол яг үүндээ бас манай Монгол улсын байр суурийг бас нэлээд бодолцож шийдвэр гаргасан юм шиг байгаа. Яг тухайн арбитрийн шүүгчдийн гаргасан шийдвэр дээр бол оюутгал компани тухайн хойролцын зээг одоо шилжүүлж өөртөө шилжүүлж авах талаар чармаалт гаргана гэсэн болохоос биш заавал шилжүүлэх гэсэн тийм шийдвэр байдаггүй. Яагаад гэвэл эцэг шилжүүлэгч одоо манай Монгол улсын бүрэн эрхийн асуудал шүү дээ, тийм биз дээ. Тэр 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээгээ тэгэхээр бид нар энэ хоёр лиценз хамаарахгүйгээд 2009 онд байгуулагдсан хөрөнгө оруулалтын гэрээг харах хэрэгтэй бол та. Энэ гэрээг бид нар байгуулснаас хойш ер нь 30 жилийн гэрээ шүү дээ. Хагас хугацаа өнгөрсөн. 16 дахь жил рүү орчихсон. 15 жил ингээд өнгөрөөж байгаа. Бүлэг оруулалт хамааруулах юм. Бид нараас хөрөнгө оруулалтын гэрээг харах хэрэгтэй л да. Яг хөрөнгө оруулалтын гэрээний бүх заалтуудыг ингээд аваад үсэх юм бол энэ хөрөнгө оруулалтын гэрээгд чинь буцаад хөрөнгө оруулагч нь хийн ямар ашиг матамлын тусгай зөвшөөрлүүдийг гэж байгаа. За ямар гэрээт талбай гэж байгаа гэх мэтчлэн тодорхойлолтуудыг нь авч үзээд бас яг тэр онтроотой холбоотой асуудлууд бүх заалтуудыг нь аваад үзэхээр яалтчгүй энэ одоо хөрөнгө оруулалтын гэрээнд хамаарахгүй. Тийм учраас яг тусгай зөвшөөрлөг эзэмшигчтэй тэгэхээр бид нэр цоо шинээр хөрөнгө оруулалтын гэрээ хийхээс өөр гарцгүй байгаа юм л та. Рио Тинтогийн зүгээс бол хөрөнгө оруулалтын гэрээнд маш тодорхой байгаа. Оюу толгойн бүлэг ордвол хөрөнгө оруулалтын гэрээнд хамаарна гэж яг өчигдөрхөн байр сууриа илэрхийлсэн. Тийм, манай засгийн газрын хувьд бол манай хууль зүйн яамнаас бол яг энэ асуудлаар дүгнэлт гараад тухайн хойролцын зэн хөрөнгө оруулалтын гэрээнд хамаарахгүй маа гэсэн дүгнэлт бол гарсан байгаа. За одоо уулуурхай сайд ч бас энэ ажлын хэсгийг ахалж байгаа. Уулуурхай сайд ч гэсэн хамаарахгүй. Одоо өмнөх ажлын хэсгийн хүрээнд хууль зүйн тухайд нөгөө хууль зүйн яамны төрийн нэрийн бисэн хүн зурсан байдаг үстэй тий. Тэр тэгэл ийм залтдаг байхгүй. Хөрөнгө оруулалтын гэрээний 15-ын 5-д нь хэрвээ нөгөө хөрөнгө оруулагч шууд бусаар эзэмшиж байгаа эсвэл хяналтандаа авсан оюу толгой ордын эрдэсчсэн тогтолцооны хэсэг болох ашигт малтмал агуулж буй ашигт малтмлын тусгай зөвшөөрлийг энэхүү гэрээнд хамааруулахыг хүсэх юм бол энэхүү гэрээнд нэмэлт өөрчлөлтөөр шийдвэрлэнэ гэж тусгацсан байхгүй. Тэгэхээр хэрвээ энэ одоо онтрогийн лиценз оюу толгой руу шилжих юм бол энэ хөрөнгө оруулалтын гэрээний 15-ын 5 үйлчлэн гэсэн үг байхгүй. Тэр үйлчилгээ нь өөрөө хөрөнгө оруулалтын нэмэлт гэрээг шаарддаг гэсэн үг. Тэгэхээр сонголт бол өөрөө одоогийн 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлтөөр эсвэл тусах нь эсвэл яг бид нар Рио Тинтото хөрөнгө тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хөрөнгө оруулалтын гэрээг хийжсэн шиг онтро хийхээ гата тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй л тусдаа хөрөнгө оруулалтын гэрээг хийн гэсэн л ийм л гарцгаа байхгүй. Тэгэхээр одоо ингээд оюутлогын бүлэг ордыг хөрөнгө оруулалтын гэрээнд энэ хоёр ордыг хамааруулахгүй онтрогийн хоёр ордыг хамааруулахгүй гэж үзэж байна. Тэгвэл дахин шинээр одоо энэ хоёр том орд дээр Монголын тал онтротой шинэ гэрээ хийнэ гэсэн үг. Энэ одоо улсын хурал дээр л үлдэж байгаа ажил болж байна л доо. 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээний алдааг давтахгүй байх баталгаа байна уу? Харин баталгаа нь энэ байна. Одоо манай их хурал ашиг малтмлын тухай хуулийн 8 биш 9-ийн дагуу эрхээ эдлэх ёстой. Тэр нь энэ стратегийн ордтой хийх бүх гэрээ хэлцлийг хурал шийднэ. За ямар ч сан стратегийн орд мөн. За энэ дээр хинч марахгүй. Стратегийн орд гэж үзэх юм бол тэр чинь оюутлогын бүлэг ордтой хамаарчих гэдэг байгаа үстэй. Тийм. Гэхдээ тэрэн дээр стратегийн орд мөн. Гэхдээ оюу толгойд үүнийг захиран зарцуулах эрх байхгүй. Энэ хоёр ордыг бид нэр яах вэ гэхээр засгийн газар манай Монгол улс 100% эзэмшээд оюу толгойтой онтрогоор дамжуулахгүй хэлцээрт орно л гэдэг ийм байр суурь илэрхийлдэг. Энэн дээр баталгаа нь энэ байна. 13 онд онтрогийн тусгай зөвшөөрлийг туслаа хийсэн байна. Тэрнээс хойш сэргсэн бол тэр ямар арга замаар хин гэдэг сайдаар сэргсэн бэ? Түүний араас мөшөх ёстой. Ямар албан тушаалтай энийг сэргээсэн бэ? Мөшгөлтөд та харин. Харин тий. Одоо тэгэхээр та дөнгөж нөгөө саяхан өрсөн учраас яг энэ асуудлаар одоо би энэ мэдээллийг чинь бас манай Батнайрамд таар мэдээгүй л байсан богоос. Тэгэхээр энэ ийм тушаал гарцсан байсан байх шүү. Энэ тушаалын биелэлтийг хэрэгжүүлээгүй байх шүү.
Ашиглалтын лиценз байхгүй компанитай бид нар яагаад тэнд зүгээр хувь өгөх ёстой? Харин тэгэхээр хүчинтэй байгаа гэж тооцоод дараагийн хилцээрүүд явагдаад байна шүү дээ. Тухайн хилцээр боргоос өмнө бид нар бас байр суурийг нэгтгэхэд фактуудыг харах хэрэгтэй. За та түрүү хэллээ шүү дээ. Бас ингээд хөрөнгө оруулалтын гэрээ бүр юм авилганд баталгааждсан байхад энийг хүчин төгөлдөр болгож мөрдөхүүгүй юу гэд Монгол улсын ерөнхий сайд хүнийг энэ гэрээгээр авилгагдсан байна. Нью-Йоркийн шүүхээс тэр авилгаар авсан үйл хөдлөлийг нь битүүмжилсэн байна. Одоо харин яг энэ одоо үйл явдал давтагдахгүй байх баталгаа байна уу? Одоо оюутлогыг муулаад шүүмжлэхээр орк гэдэг юм уу те шүүмжилдэг. За мөн нөгөө талдаа авилгын асуудал яригддаг. Энэ дээр одоо баталгаатай байр суурин дээр баталгаатай байж чадах уу? Тэгэхээр оюутлогын тэр 2009 онд анхны гэрээ байгуулагдж байхад яг үнэ хэлэхэд тэр үед англи хэлтэй хуульч болтгүй гэсэн ийм л үгсэн байхгүй. Тэрнээс хойш бид нар бас за тэгээд дээрэс нь одоо яг 126 та энэ парламент дээр одоо миний итгэл үнэмшил одоо хувьдаа юу гэдэг вэ гэхээр одоо Rio Tinto-гийн эсрэг жишээлбэл одоо манай баясгалан дууцсан гишүүнээс ихсүүлээд бид нар яг адилхан хэлээр тэ адилхан мэрэгжилтэй адилхан боловсролтой тэ туршлагын хувьд дутхааргүй нэг ширээн дээр хилцлийн хоёр талд суух боловсон хүч нь засгийн газар гэлтэхгүй улсын хурал дээр бас гараад ирсэн. Тийм болохоор урд нь яг хөө тэр шантааж янз бүрийн арга хэмжээнүүд ингээ явж исэн баг. Тэгэхээр одоо бол тэр цаашаа би ачлахгүй л гэж бодож байгаа. Одоо бол бид нөгөө талынханд авилгадуулахгүй гэж авилгадуулахгүй шүү дээ. Юу гэж авилгадуулах вэ? Нэгдүгээр явах хэвээр. Тэгээд магадгүй энэ онтроо 20 жил явагдаагүй нь одоо л энэ засагдах хэвээр байсан байна. Тэгвэл энийгээ бид нар боломж болгож л үүлэн жилийн нар болгож тэ ашиглах хэвээр. Дэд сайд уул уурхайн дэд сайд байсан хүний хувьд асуухад бас энэ одоо онтригийн лиценз анх бол нөгөө олон лицензтэй гэж яригддаг Мянган баяр гэж хүнд байсан байна л да. Яаж явж байгаад Ontario Gold компанид очсон талаарх мэдээлэл байна уу? Яг түүхийн судалгаар яг 2000 тэр чинь 3 он авцаа. Тэгээ одоо Монгол газар гэдэг компанид энэ лицензийг одоо эзэмшдэг байсан билээ л да. Тэгээд тухайн үед гадаадын хөрөнгө оруулалтууд орж ирэл тэгэл Ontario Gold гэдэг тэгээ тухайн чинь Америкийн санчаанд Америк болон Канадын хөрөнгө бүртгэлтэй гадаадын хөрөнгө оруулалт компани авч ясан юм байлаа л байхгүй. Хашаагаар болох юм бол эн чинь нэг 3 айлын хашаа байхгүй тий. Гэтэл нэг дундах айлын хашаа нь 2 айлын хашаанд эзэнд нь бараг хэлэхгүйгээр газар доогоор нөхөд авдраас нь талтыг нь авч байгаа ийм төр зураг харагдаад байгаа. Тэгэхээр энийг л бид нэр одоо цэгцлэх хэвээр. Монголын тал хамгийн гол нь эндээс ямар ашиг хөтөн үндсэн хуулиар болгосон бидний яг 6-гийн 2 дээр тий нийт үгэжийн дийлэнх нь Монголын талд ногдох ийм гэрээ хэлцлийг л одоо бид нар хийх цаг нь болсон. Та 10 сая төгрөг хүртэлх хэрэглээний зээлээ NetPay аппликейшнаар шийдвүүлээрэй. NetPay-д боломж бий. Баясгалан гишүүнээс асуухад та бол одоо оюутлогын талаарх нэлээд бүр ингээд мэдээлэлтэй сууж байгаа. За одоо ингээд улсын хурлын гишүүд маань бас хангалттай мэдээлэлгүй байгаад тах шиг байна. Ингээд Ontario Gold-ийн асуудал улсын хурал дээр ороод ирэхэд те бүр энэ хилцээр ингээд цаашаа явагдахад хэрвээ одоо ингээд 20% дээр Монголын тал 34%-ийг эзэмшихээр боллоо гэж үзүүлж гэдэг юм уу. Оюутлогын төсөл дээр 34%-ийг эзэмшснээрээ бид хизээ одоо цэвэр ашиг ноогдол ашиг хүртэх нь тодорхойг байгаа шүү дээ тий 35 он 37 он гэл хүртэх үгүй юу гэж ярьдаг. Тэгвэл Ontario-гийн гэрээн дээр одоо 34% эзэмших ёстой юу? Эсвэл амнаатаа өснө нэмэгдүүлэх байдлаар орлуулах ёстой юу? Гэтэ яг энэ асуудлаар бол 80-20-ийн зарчмаар за 80%-ийг нь болохоор оюу толгоогоор дамжуулаад бид нар 34% эзэмшье тий. Үлдсэн 20% дээр нь болохоор Антрегээр дамжуулаад 34% эзэмшье гэд ингээд салгаад тооцоод үзэх юм бол оюу толгоогоор дамжуулж байгаа 80%, 34% бол бид нар ер нь бол авахгүй шүү дээ. Антрегийн одоо жишээл хойд хөвөгийн extension гэсэн хэсэг бол одоо угсаа 10 жилийн л нөөцтэй. Тухайн 10 жил одоо 28 оноос эхлээд 37 он хүртэл олборлолт хийгээд явхад бол манайх ногдол ашиг хүртэхгүй байхгүй юу. Тэгэхээр 80%-аас бол бид нар ашиг авахгүй гэсэн үг. За үлдсэн 20% Антред үлдсэж байгаа 20%, 34% бол бид нар авна. Ягаад гэвэл Антред ч өөр нөгөө зарлалт гаргахгүй. Шууд ингээд ашиг хуваах гэрээ хийж байгаа болохоор тэндээс бол бид нар 34% авах боломжтой. Гэхдээ тэр бол нэг тийм том дүн бол биш те. Бид нар 20%, 34% гэхээр чинь дээр чинь одоо 6% болоод байна шүү дээ. 1.8 тэрбум доллар байсан бэлээ. Тэр үеийн тооцоогоор 13 оны тооцоо. 20% нь 34% нь 1.8 тэрбум гээд энд уул уурхайн яам 2013 оны 2 сарын 19-ний өдөр ажлын хэсэг гаргасан тайлан ногоо. Одоо бол бас
бас нэг тиймэрхүү тоо байгаа. Гэхдээ тэр нь одоо нөгөө нэг бас яаж тооцоо аргаасаа шалтгаалаа. Тэгээ дараагийн одоо 29-оос эхлээд 38 онд авж байгаа мөнгийг нийлүүлээд тооцох нэг өөр тий. Тэрийг өнөөгийн үнцэн чилжүүлээд тооцох нэг өөр тий. Гэх мэтчлээ өөр аргачлалуудаар бас их баг тоо гарах боломжтой. Зэсийн үн өөрчлөгдөж болно, зардлын хэмжээ өөрчлөгдөж болно гэх мэтчлээ. Гэтэ яг Эрдэнэс оюутлогоо дээр хийсэн одоо дүн шинжилгээний одоо урьдчилсан байдлаар бол ярахад тухайн 34%-ийг бол бид нэр амнаата 5% өсгөх байдлаар бол Монголын талын хүртэх ашгийг нэмэгдүүлэх боломжтой. Одоо 5%-ийг өнөөдөр оюутлогын компани чинь амнаат дээр 5% төлдөг шүү дээ, тийм. Тухайн 5%-ийг бол 10% болгоход л одоо тухайн одоо таны хэлсэн тоо 2 дахин нэмэгдэх боломжтой. Миний хэлээд байгаа тоо 6 тэрбум болох боломжтой. Бүр цаашлаад одоо тэр 34%-ийг 10% байя өсөн нэмэгдэх буюу одоо өнөөдөр Эрдэнтийн төлдөг ашиг малтмалын нөөц ашигсны төлбөрийн одоо хуваарийн дагуу төлөөд одоо баг 19-20% хацаа төлдөг шүү дээ чинь тийм. Тийм тохиолдолд таны ярьж байгаа одоо 6-7 тэрбум болж өсөх боломж бас байгаа. За гэхдээ эн чинь одоо зөвхөн тэр нөгөө 20% 34% яриад байна шүү дээ. Гэтэл бид нар нөгөө түрүү хэлсэнчлэн 80 зөвшөөрөхгүй юу? 80-20 гэж хувааж байгаа зарчмыг бид нар яагаад хүлээн зөвшөөрөх ёстой вэ? Одоо таны хэлж байгаа тухайн хоёр лиценз гэрээ хүчингүү бол бид нар 100% манайх юм шүү. Гэх мэтчлэн энэ байр сууриа бид нар өөрсдөө аягүй сайн тодорхойлж нэг талд гарч хилцээр дорхгүй бол одоо нөгөө тал чинь одоо Батнайрамдал гишүүний хэлснээр маш сайн санхүүгийн, хуулийн бүх төрлийн чиглэлийн зөвлөхүүдтэй тооцоололтой бүх мэдээлэл угаасаа өөрсдөнд байгаа. Тийм болохоор бид нар бас нэг талдаа гарч нэгдсэн байр сууриас хилцээр дорхгүй бол ингээд тэр ингээд манад сул тал болж нөгөө талд ашиглагдаад байдаг шүү гэдгийг бас анхааруулъя гэдэг. 70-30 байх уу, 80-20 байх уу, энэ дээрээ 34% эзэмшүү, 51% эзэмшүү гэдэг ингээд тооцоололод явж байна те. Үргэлжлээд магадгүй ингээд их хурлаар орж ирж энэ нэг олон тал хувилбараар хэлцэх юм бол бид нар энэ одоо онтрегийн эзэмших хувь дээрээ яаж Монголын талд үр хөгжөө нэмэгдүүлэх ёстой вэ? Тэр 20-70 байна уу, 30 20-80 байна уу, 30-70 байна уу? Яг үнэлэхэд биднэрт хамаагүй байхгүй. Бид нар эхлээд одоо тэр онтре гэдэг тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй тэр 34 байх уу? Харин тэрийгэ тусгай амнаатаар төсөв нэмэгдэх амнаатаар орлуулах уу гэдгийг л хамтдаа шийдээд тэрийгэ одоо улсын хурлын бүр эрхийн хүрээнд шийдвэрлэх явах хэрэгтэй. Тэгсний дараа онтрээ цаашаага одоо Rio Tinto-той 20-80 байна уу 70 байна уу тэдний тэр хоёрын хоорондын гэрээ байхгүй. Тэгэхээр тэр гэрээтэй бид нэр ерөөсө холилдох шаардлагагүй. Тэгэхээр бид нар зүгээр онтрегийн 100% лиценз дээр л 34% тохирох ёстой л гэсэн үг үү? Яг зөв. Тэгэхээр энэ яг ялгаагүй бид нар яг оюу толгойн 3 лиценз дээр те бид нар оюу толгой гэдэг тусгай зөвшөөрөл эзэмшигч тухайн үед Ivanhoe Mines Mongolia Inc-тэй. Тэгээ энэ асуудлыг хийжсэн шиг хөрөнгө оруулалтын гэрээ хийжсэн шиг л хийх хэрэгтэй байхгүй юу? Их хурлаар ч юм оруулж ирж. Энэ асуудал өөрөө одоо нөгөө талдаа ч гэсэн маргаантай ер нь бол дандаа орхигдож явсан асуудлуудын нэг мөн байгаа байхгүй юу? Тэгсээр байгаад нөгөөд хоёр тал нь ч гэсэн хоёр гадаа тал нь ч гэсэн хоорондоо тохиролцохгүй шүүхтэж явж байгаа сая шүүхийн шийдвэр гарч байна шүү дээ. Баясгалан гишүүнээс одоо асуулт их байна. За оюутлогоо төсөл дээр Монголын талын 34%-ийг төлөөлж сууж байгаа 3 гишүүний нэг учраас өнгөрсөн жилийн жишээ нь нийт борлуулалтын орлогын хэдэн хувийн зардалд хэдэн хувь нь одоо зээлд явж байгаа вэ? Энэ тоо хэлээж. За 2024 оны хувьд бол оюутлогоо компани Далдуурхан маань 23 оны 1-р улирлаас эхэлж доктортой үйл ажиллагаа явуулж эхэлсэн шүү дээ. Тэгэхээр 23 он маань бол бүтэн жил Далдуурхаа ажил явагдаагүй. 24 он бол Далдуурхаа бүтэн жил одоо олборлолт явагдсан хамгийн анхны жил байсан. За тэгээд хамгийн анхны жил байсан утгаараач тэр нь оюутлогоо компани нийт борлуулалт бол нэлээд их хэмжээгээр өссөн. 24 оны нийт гүйцэтгэлээр бол оюутлогоо компани орлого 2.2 тэрбум доллар. За энэ нь болохоор 1042 заавчлаа сая тонн баяжмал за тус баяжмал дагуулгад цэс бол 198 мянган тонн, алтан 191 мянган унц борлуулалт бол хийгдсэн. За тухайн борлуулалтаас бол одоо яг ашигтай үйл ажиллагаа нь бол 2.2 тэрбумаас одоо бид нар одоо яг манай санхүүгийн хэллэгээр бол EBITDA гэж ярьдаг, earnings before interest, tax, depreciation and amortization буюу одоо яг мөнгөн гүйлгээг илэрхийлсэн хүүгийн зардал, илэгдэл хордлын зардал, татварын зардлаас өмнөх
ашиг гэсэн ийм томьёол байдیں۔ Энэ нь одоо нөгөө тийм санхүүгийн ер нь бол хүрээллийг хүмүүс нэлээд одоо тухайн компани ашгийг илэрхийлэх тоо гэж авч үздэг тий. За тус тоо маань бол 2024 оны хувьд бол 710 сая буюу 30% ашигтай гэсэн үг. 20.2 тэрбум борлуулалт дээр шүү дээ тий. За тэгээд үйл ажиллагааны эрэг мөнгөн урсгал нь бол 2024 оны хувьд бол энэ одоо далдуурхан хөрөнгө оруулалт хийхээс өмнөх түн шүү заяа. За тэр нь болохоор 1 тэрбум доллар эрэг мөнгө урсгалтай. Гэвч санхүүгийн зардал болоод далдуурхан бүтээн байгуулалтаас үүдээд нийт гарсан санхүүжилтийн зардал хүү зээлийн үндсэн төлбөрийн төлөлтөнд нийт 600 сая доллар орчим төлөгдсөн. За тэгэхээр энэ бол маш том тоо. Тэгээ түрүү та надаас асуугаад би бас дутуу хариулж боллоо. Оюутлогоо компани маань одоо зээлийн хувьд бол бас нэлээд өндөр хэмжээний зээлийн үр төлбөртэй үлдэгдэлтэй байгаа. Тэрэн дээр одоо түрүү бас бид нар яриалсан татврын маргаан дээр тэр мөн шилжилтийн асуудал гэж яригадаад байгаа тийм. Оюутлогоо компани өнөөдрийн байдлаар нь за ер нь бол 20 тэрбум л төгсөж байгаа хэмжээний зээл нийт зээл тийм. Тухайн дүнд бол нөгөө хуримтлагдсан хүүгийн дүн бас явагдаж байгаа. Тэр 20 тэрбумын хүүгээс хүү тооцдог тийм. Өдрөөс өдөрт үржигдэж байгаа. 20 тэрбумын нэг 3.6 нь бол нөгөө гадаадын зээлдүүлэгч нараас авсан төслийн санхүүжилт. За үлдсэн 10 тэрбум нь ойролцоогоор 10 тэрбум нь бол ритмтэй болон харилцаа амралтаа этгээдүүдээс олгосон зээл байгаа. За тэгээд үлдсэн одоо 6 тэрбум доллар бол зүгээр л хөрөнгөлөгдсөн хүү буюу зүгээр л одоо нөгөө нэг хөрөнгө оруулагч гэж одоо манад орж ирээд ритмтэй компани маань өөрөө нөгөө хөрөнгө оруулалтаасаа хүү тооцож ингэж ашиг аваад за тэгээд тэр татврын маргааны нэг хэсэг болох тэр transfer pricing буюу үн шилжилтийн асуудал, татврын ногдох орлогоо багасгах тэр асуудлууд бол ингээд явагдаад байгаа. LIBOR нэмэх 6.5 гэсэн харилцаа хамгаалалтын этгээдүүдийн хувь нийлүүлэгчдээс олгосон зээлийн хүү байгаа. За тухайн зээлийн хүүг бол бас энэ бас жоохон сэдвээсээ жоохон хайлаад явчих. Гэхдээ нэмэлт мэдээлэл болгоод өгөхөд тухайн зээлийн LIBOR нэмэх 6.5 гэсэн өнөөдөр SOFR нэмэх 6.5 болцсон. LIBOR маань байхгүй болцсон болохоор тухайн зээлийн хүүг бид нар 5 жилдээ нэг удаа иргэн хилцэх боломжтой байдаг. Тэр жил нь энэ жилд харж байгаа шүү дээ. Тэр уучлаарай 5 жил 7 жил нэг удаа. Өмнөх 7 жилд бол зээлийн хүүг хилцэж чадаагүй. Өмнөх энэ боломж нь 2018 онд байсан боловч манай улсын нөгөө одоо нэг country risk гэж ярддаг. Улсын өөрийн зээлжих зэрэглэлийн эрсдлээс болоод тухайн зээлийг бол багасахгүй, зээлийн хүүг багасахгүй гэж нөгөө талаас зөвшөөрөв юм бэлээ. Гэтэ энэ жил яг энэтэй холбоотойгоор мөн л одоо Эрдэнэс Монгол Эрдэнэс оюу толгой юуны засгийн газрын ажлын хэсэг дээр дэд ажлын хэсэг үүсээд тус хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүгийн зардлыг бууруулах хилцээр бол бас хийгдэж байгаа. За тэгэхээр бас нэг жоохон эрэг мэдээлэл түүнээс гаргах гэсэн хүлээлттэй бол миний хувьд тууз гишүүний хувьд бол байгаа тий. За тэгээд ингээд оюутлогоо компани маань 24 онд бүтэн жил далдуурхан олборлолт явагдаж борлуулалт хийж ажилласан боловч сөрөг мөнгө гүйлгээтэй ашиггүй санхүүгийн тайлан жилийн царил ашиггүй гарсан байгаа. За 25 оны хувьд бол манай далдуурхан маань бас нэлээд үйл ажиллагаанд өргөжөөд манай нийт борлуулалт бол 90% буюу бараг 20 дахин өсгөөр прогнозтой байгаа. 25 оны нийт борлуулалт бол манай төсөлснөр бол 4.2 тэрбум долларын борлуулалт хийнэ гэсэн төсөөлөлтэй байгаа. Гэтэ энэ мэдээж нөгөө үдсийн үн алтны үнээс шалтгаалаад энэ нөгөө бид нар төсөв хийсний дараа бас нөгөө Трамп ерөнхийлөгч гарч ирээд тэ ингээд олон улсын бас худалдааны асуудал үүснээс болоод зэсалтны үн буурах эрсдэлтэй байгаа. Гэтэ нийт 4.2 тэрбум доллар маань хэрвээ зэсалтны үн 10%-аар дээш доошо хэлбэлцэх юм бол одоо 400 саяын тийм эрсдэлтэй л гэсэн үг тийм. Одоо 25 он талдаа орсон байна. Оюу толгойн нийт үр зээлийн хэдэн хувь нь харилцан хамаарал бүхий компаниас авсан бэ гэсэн асуулга тавьсан шүү дээ тийм. Тэр харин би дөнгөж сая харж байлаа л да. Та хариулчлаа та ойролцоогоор нийт 20 тэрбум тэрний яг харилцан хамаарал бүхий этгээд хуримтлагдсан үг нийлээд бараг 70 орчим өнөлж байгаа бол та. Тэгэхээр чин тэн дотор нөгөө харилцан хамаарал бүхий этгээдийн зээл тэгээд тэрнээс гарч байгаа хуримтлагдсан хүчийг өөрөө бүр одоо дид зээлийнхаа хэмжээнд маш том хөв эзэлтгэл болсон байна л да. Энд чинь цаашаа улам томроод явна гэсэн үг байхгүй. За тэгээд сая борлуулалтын орлого ингээд өсгөөр прогноз байгаад тийм 2025 онд бид нэр 4.2 тэрбум болж байна. А гэхдээ
Тэглээгээд Монгол руу орж ирэх төр мөнгө урсгал нь те бас тэр чинээр өснө гэж бас шууд ойлгож болохгүй. Ер нь Монгол руу орж ирэх урсгал нь юу байх вэ гэхээр Монголынхоо нөгөө мэдээж татвараас гадна одоо Монголын үндсэн ажилчин үндсэн операц хийж байгаа те тэр одоо урсгал зардлаа хаагаад те за тэгээд дээрэс нь одоо sustaining capex буюу тэр одоо далдуурхан бүтээн байгуулалтад шаардлагатай одоо урсгал засвар хийдэг одоо капитал урсгал гэж ярьдаг юм л да мөнгө урсгал тэр нэг ойролцоогоор 1.5-аас 2 тэрбум л баггүй. Тэгэхээр цаашаа хичнээн борлуулалтын орлого өсөө явсан ч гэсэн Монголд орж ирэх урсгал нэг 2 тэрбумаас дараагийн нэг 5 6 жил 10 жилдээ хэтрэхгүй л гэсэн үг байхгүй. Тэгэхээр чинь бид нэр борлуулалтын орлого өссөн чигээрээ Монголд орж ирж гин гэдэг ойлголтыг буруу ойлгож бас болохгүй. Тэгэхээр одоо хөрөнгө оруулалтын гэрээнд ч юм уу харилцан хамаарал бүхий этгээдээс зээл авч болохгүй гэсэн зохицуулсан заалт юу байдгүй юм. Юу болохгүй гэхээ бүр харин эсрэг болно гэсэн заалт бол байдаг. Бүр хилцээрээ хөшүүрэг болгож ашиглах механизмуудыг бас хэрэг оновчтой ашигласан бэ гэдэг дээр бид бас эргэж харж тэ дахиж энэ хөрөнгө оруулалтын гэрээнд нонтрагийн асуудалтай холбоотойгоор нэмэлт өөрчлөлт оруулах эсвэл шинээр хөрөнгө оруулалтын гэрээ хийх тохиолдолд бол яалтчгүй бодолцох асуудал. Дээрээс нь хэлэхэд Батнарын л одоо бас надтай адилхан нөгөө банкир байсан хүний хувьд бол бас хэлэх бах. Оюутолоо гэдэг компанийн хувьд 20 тэрбум долларын үр зээлтэй байна гэдэг асуудал бол би дөнгөж сая хэллээ шүү дээ. Борлуулалт нь 4.2 тэрбум. Тэгэхээр борлуулалтаа 5 нугалсан хэмжээний үр зээлтэй байна гэдэг бол ямар ч санхүүгийн механизмын хувьд айгүй боломжгүй асуудал. За тэгээд яг энэ асуудлыг бол тийм капитал бүтц санхүүжилтийн бүтцийн хувьд бол айгүй боломжгүй. Манай Монгол улсын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулинд ч гэсэн зээлийн хэмжээг өөрийн хөрөнгийн харьцаатай 3-ыг харьцах 1 харьцаагаар баримтлана гэсэн тэрнээс давсан тохиолдолд одоо хүүгийн зарлыг татвар ногт орлохоос хасагдахгүй зардал гэж үзнэ гэсэн тийм механизм хүртэл байдгийг ингээд даваад явчихсан. Яг энэ асуудлыг бол тууз дээр дахин хөндөж гадны зөвлөх үйлчилгээ авч яг энэ санхүүжилтийн бүтцийг эргэж харъя гэсэн шаардлагуудыг бол тавиад одоогийн байдлаар бол Region-ийн талаас хүлээн зөвшөөрөхгүй ингээд өөрөөсөө оюутлага компани одоо нэмж хэлээд 2025 онд оюутлага компани 4.2 тэрбум долларын борлуулалт хийгээд анх удаага оюутлага компани 90 мөнгө өнгөлөөтэй болно. Буюу борлуулалт хийгээд зардлаа хасаад түүхийн зарлыг төлөөд далдуурхан бүтээн байгуулалтын үлдсэн төлбөрийг төлөөд оюутлага компани энэ жилийн эцээр 900 сая долларын 90 мөнгө өнгөлөөтэй байна. Гэвч тэр мөнгөний түрүү Батнарын л гишүүний хэлсэнчлэн Монголд орж ирэх хэмжээ нь бол маш бага. Яагаад гэвэл энэ харилцан хамааралтай этгээдүүдийн зээлийн төлбөр болон хүүгийн төлбөрт ингээд шууд татагдаад явцдаг. За тэгээд дээрэс нь хичнээн ашигтай ажиллаад 90 мөнгө өнгөлөөтэй байгаа ч гэсэн 2025 онд оюутлага компани аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөхгүй. Яад үйл нөгөө өмнө нь зөндөө зарлаа хэтрүүлээд явчихсан алдагдлуудаа шилжүүлж тооцоод 25 онд бол аж ахуйн нэгжийн орлогын ашигтай гарсан ч тийм нөгөө татварын хуулиар тэр нөгөө хөнгөлөлт чөлөөлөлт эдлэх механизмаараа энэ онд төлөхгүйгээр барахгүй дараагийн 10 жилд энэ компани орлогын албан татвар төлөхгүй шүү дээ. Тэгэхээр одоо ингээд санхүүгийн тооцооллыг та хоёр баясгалан гишүүнээс сонслоо л да. Тэгэхээр одоо яг ийм нөхцөл байдалд ер нь ямар арга хэмжээ авах ёстой гэж үзэж байна. Ерөөсөө хараа ингэсэн байна. Бид нарыг энэ гэрээгээр холигдсон байна. Хараа мэдээллийн тэнцвэргүй байдал те засаглал өөрөө хамгийн том асуудал болсоор ирсэн байхгүй. Одоо хүртэл шийдэгдэггүй л байна. Одоо ядаж оюу толгойн одоо толгой компани Turkish Steel гэдэг Канада, Америкийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй ядаж тэр бүртгэд нөгөө хөрөнгийн биржийнхаа шаардлагаар мэдээллийг ил тод байлгадаг байл. Тэр мэдээллээс нь бид нэр уншиж ойлгож те явдаг байсан шүү дээ. Гэтэл 2022 онд үеэд энэ тэр компаниудыг бүгдийг худалдаж аваад ингээд хаалттай болгоцсон те. Тэгэхээр мэдээллийн тэнцвэргүй бос байдал маань өөрөө ингээд улам гаарсан гэсэн үг. Тэгэхээр энэ ингээд цаашаа бүр улам л ер нь бол илүү сайжрахгүй л гэсэн үг. Тэгэхээр тэрний буцаа шийдэл нь юу гэхээр өөрөө хөрөнгийн бирж бол бид нар ч гэсэн төрөмжит компаниудаар хэлдэг шүү дээ. Хөрөнгийн бирж ингээд харгаад ил тод болгооч, сайн засаглал руу оруулаач гэдэг. 34% тодорхой юу? За тэгэхээр тодорхой хувиа гаргаад нээлттэй компани болчихооч те. За тэрүүгээрээ мэдээллийн ил тод байдал нь гаргаа. Нээлттэй болоод ингээд хөрөнгийн бирж дээр гарахаар чинь санхүүгийн мэрэгжлийн хөндлөнгийн шинжээчд энийг ухаж төнхөж ойлгоод бусад нэг хувьцаа эзэмшигчтэй нээлттэй танилцуулдаг. Энэ механизм бол орох байхгүй. Бидний цаг нэлээ явчиж асуулт бол байгаад байна. Яг баясгалан гишүүний тооцоогоор та бас нэлээд тоо бодсон байна. Оюутлагоос хүртэх монголчуудын ноогдол ашиг хэдэн хоноос бид оюутлагоос ноогдол ашиг хүртэх вэ? За яг сая надад өгсөн сая
би хариултаа дөнгөж сая авлаа шүү дээ. Засгийн газраас авсан хариултаа. Тэрийг харж байхад бол 2030 оноос 39 оноос 2039 оноос ногдлоо шиг хойрлогдож эхлэх ийм дүр зураг гарч байна. 37 байсан биз дээ чинь. Яг нь чинь тэгэл нөгөө зэсийн үн алтны үнээс шалтгаалаад хэлбэлцэн одоо яг энэ бид нар та шахалт үзүүлээд байгаа асуудал нь түрүүн таны хэлсэнчлэн яг дараагийн 10 жил оюутлагын хамгийн ашигтай он жилүүд гэж байгаа тийм. Тэр ашигтай он жилүүдэд намтрын лиценз сурцсан явж байгаа. Тэгэхээр намтрын лицензийн асуудлыг бид нар яаж шийдвэрлэхээс хамаарат танаа ногдол ашигч хойшлох боломжтой шүү гэж бас бид нарыг одоо шахалтанд оруулаад байгаа л да. Гэхдээ одоо нэгэнт бид нар дараагийн 10 жилдээ хийх мега төслүүдийн санхүүжилтийг урьдчилсан байдлаар амнаад хэлбэрээр авч санхүүжүүлэх үү? Эсвэл одоо оюутлага компаниас хизээ нэгэн цагт ногдол ашиг авах юм чинь гэж бодоод тийм ингээд тийм антрейдер хөрөнгө оруулалтын гэрээгээр 34% нь аваад явах уу гэдэг асуудлыг бол манай улсын хурлын гишүүд маш нухацтай авч хэлцэх болов гэж бодож байна. Та хоёрт үүрэг болгож шүү. Тэгэхээр маш сайн тооцоол төр үндэслэж байна. За баярлалаа. Ерөнхийдөө асуулт зөндөө байна гэвч одоо цагандаа баригдаад ингээд дуусгая. Та бүхэн сүйтэй цагаа уугаарай. Цахилгаан компани одоо Хятадаас импортоор цахилгаан импортлж оруулж ирдэг. Жилдээ ихэд 200 сая долларын мөнгө зарцуулдаг. Жишээ 5-7 цахилгаан станцын төсөл одоо жишээ нь ямар хувь дээр явж байгаа мэдээлэл байна уу? Улсын хурлын гишүүний хувьд? Тэг хүртэ. Одоо тэгэхээр арай үлцэн асуудлууд. Тэгэхээр одоо ерөөсөө хөрөнгө оруулалтын гэрээг шинээр хийх боломжууд нь 1-2 удаа гараад ирсэн байна. Энэ дээр манай засгийн газар зөрөгтэй хөдлөх ёстой. Их хурл зөрөгтэй хөдлөх ёстой. Одоо та нар харин тийм манлайлж ажиллаарай л гэж хэлэх байна. Яг нь оюутлогыг бид нэр одоо яг хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаас хойш энэ далбуурхан бүтээн байгуулалт ингээ 2025 он хүрээд ингээ дуусч штэ. Тэгэхээр яг ингээ цикл нь ингээ ер нь хагас цикл нь бол ингээ явчлаа. Тэгэхээр талд орчлоо. Тэгэхээр гэрээний ч гэсэн талд орчиж байгаа. Тэгэхээр бид нэр одоо бол ингээд одоо улсын хурлын хэд хэдэн тогтоолж гарлаа. Энийгээ бүгдийг нь одоо онтрыг асуудалж гараад ирлээ. Тэгэхээр энэ бүгдийг цогцоор нь хамтдаа нэг ингэж дахин авч үзэх цаг хугацаанд одоо тохиож ийнэ л гэж бодож байгаа. Тэгэхээр яг уу Монгол улс ч гэсэн ер нь гадаадын хөрөнгө оруулалтаа бас гэрээ байгуулах юм бол тэр жил болгон өөрчлөлт хийж болохгүй. Ер нь гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд бас бид нэр амлсан амлалтанда хүрдэг байх хэвээр. Гэхдээ юу ойлгомжтой вэ гэх юм бол ялангуяа ийм уул уурхаантай 50-60 жил ашиглах ийм уурхаанууд хоёр талдаа харилцан ашигтай байж ижил 60 жил ажилдаг. Тийм учраас хэд нэг талыг барьсан биш харилцан хингэнийг хүндэтгсэн харилцан ашигтай за мэдээллийн одоо тэнцвэртэй байдлыг хангасан энэ зарчим руугаа л бид нэр одоо дөхөх ёстой. Тэгэхээр энийг бас нэг дахин одоо reset хийхдээ дахин одоо авч үзэх энэ цаг хугацаанд бас зөрөгтэй одоо оновчтой шийдлүүд гараасаа онтрыг асуудлыг бас тусад нь авч үзээд бас одоо харилцан ашигтай шийдээд бид нар уушаа хөтлөх ёстой л доо. Тэгээд за өрг хэлэлцүүлэг өнөөдөр та бүхэндээ оюутлагыг тойрсон асуудлууд сэдвийн хүрээнд за оюутлагын нийт үр ба ногдол ашиг хүртэх хугацаа, менежментийн төлбөр, дубайн гэрээ, хүчинтэй эсэх, за татварын маргаан, онтриг голын талбайн асуудал гээд нэлээд олон сэдвийн хүрээнд одоо өргөн хэлэлцүүлэг өрнүүллээ. Гэхдээ энэ асуудал ингээ үргэлжлээд бас олон асуулттай үлдэж байна. Тэгээд өрг хэлэлцүүлэг үргэлжлүүлэн та бүхэндээ цовруулаар энэ асуудлуудыг хүргэх болно. За өнөөдрийн зочноо дахин танилцуулахад оюутлагын тузын гишүүн Баясгалан, улсын хурлын гишүүн Бат Найрамдал, улсын хурлын гишүүн Мөнх Тулга нар оролцлоо. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.